За та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлгүүл өвсөн багш бидэнд дээд амгаланд чакра самбараг тайлбарлаж өгч байгаа. Хичээлээ цааш үргэлжлүүлье. За ингээд ханцшгүй дандрын ёсонд. За энэ цагийн хүрдэн байна уу? Одоо гухя самажа чакра самбара аль нь байх нь хамаагүй. Ер нь тэдгээр ёснуудад бүгдээрэнд нь хоёр гол үе шат байгаа. Хоёр гол үе шат байх нэ. Эхнийх нь бид хийгээ гол судлан дуусгана. За ингээд дараа нь одоо хий гол судлан дууссаны дараа танд ямар ухамсарлах үе төрөх үү? Та яг тэрний дараа одоо ямар төвшөнд хүрэх үү гэдэг ийм хоёр шат байдаг. За энэ бол одоо маш ерөнхий ойлголт юм. Маш ерөнхийдөө ийм байдаг гэсэн үг. За тэгээд энэ бүдүүн хийгээ гол судлан дотор яаж уусгах вэ гэдэг тэр аргууд нь голдуу өөр байдаг. Эдгээр аргууд л өөр байдаг болохоос биш гол судланд уусцсны дараа бол одоо баг адилхан шахам тийм зарчмаар явагддаг гэсэн үг. За тэгэхээр энэ одоо эхлээд уусгах нь тарны ёс болгонд өөр мөц гэсэн. Дээд амгаланд чакра самбара ёсонд энийг ямар байдлаар уусгадаг юм бэ гэвэл дөрвөн төрлийн дадлагаар уусгах нэ. За энэ дөрөв нь юу юм бэ гэвэл эхлээд хүйн хүртний голд өвлөн чимээн дээр сэтгэлэн тогтооно. Хоёрт одоо хүйн хүртэн дэх өвлөн чимээ очийн амьсгалыг тэнд одоо хэрхэн ургаж нэвтэрч саатах гэсэн байгаа. Ийм гурван зүйл дотор байх нь шүү дээ. За тэгээд гурав дахь дадлага нь уусгах, дөрөв дэх нь зүрхэндээ уусгах гэсэн ийм дөрвөн дадлагаар бид одоо бүдүүн хийгээ анхлан гол судландаа уусгадаг байна. Энэ дөрвөн дадлага дөрвүүлээ нэг л зорилготой. Тэр нь юу юм бэ гэвэл гол судлыг онгойлгох. За энийг мөн өөрөөр хийгээ гол судландаа уусгах гэж хэлж болно. Эсвэл бас бүдүүн бие, нарийн бие хоёрыг салгах гэж хэлж болдог байна. Эднээс бүгдээрээ нэг утгатай. За ингээд дахиад эхнээс нь тайлбарлахад бидний бүдүүн бие, бүдүүн сэтгэл гэдэг бол давлгаа. Нарийн бие, нарийн сэтгэл гэдэгч давлгаа. Зөвхөн маш нарийн бие, маш нарийн сэтгэлд хүрж ижил бид тэр давлгаагүй төвшөнд хүрч очно гэсэн үг. За энэ маш нарийн сэтгэл, энэ маш нарийн энергийг би та бүхэнд хэлж өгч исэн. За энэ бол одоо бүх юм хоосон одоо тэр төвшин. Эсвэл энийг одоо гэгэн гэрэл зэргээр нэрлэдэг. За тэгэхээр ингээд хийгээ гол судланд уусгах гэж бүдүүн хийгээ бид гол судланд уусгана. Гол судлаа онгойлгоод тэрэн дотор уусгана гэж хэлж байгаа маань ерөөсөө энэ бүдүүн биеийг маш нарийн бие, маш нарийн сэтгэлээс салганаа л гэсэн үг юм. Үндсэндээ. Тэгээ бидний энэ бүдүүн бие бол үхэл байгаа, төрөлт байгаа. Энэ бүдүүн бие бол давлгааны бие сэтгэл. Тэгвэл тэр бидний хүрэж байгаа маш нарийн сэтгэл, маш нарийн энергт бол төрөл байхгүй, үхэл байхгүй. Тэгээ тэр төвшөнд хүрэх нь биднүүсийн зорилго байж байгаа. Дээд амгалан дандрын ёсны эхний дөрвөн энэ жижиг дадлага бол дөрвүүлээ түүнд хүрэхэд чиглэсэн гэсэн үг. За тэгэхээр энэ маш нарийн сэтгэлийг бид сайн мэдэхгүй байгаа. Энийг одоо юутай зүйрлж болох юм бэ гэвэл далайн ёроол. Далайн бүр гүндээ нам гүм чив чимээгүй амгалантай байдаг тэрнтэй зүйрлж болно. Тэгээ чи далайн дээд гадаргуу дээр ямар ч давлгаа, ямар ч шуурга, салхи ерөөсөө юу ч болж исэн тэр гүндээ бол нам гүм байдаг. Яг л тэр төвшин юм аа. Тэгээ тэр далайн гадаргуу дээр байж байгаа давлгаа хичнээн ч хүчтэй ямар ч одоо олон төрөл байлаа гэсэн тэр далайдаа эргээд дуусдаг байх. Тэгвэл бидний энэ бүдүүн бие, бүдүүн сэтгэл яг л тэр давлгаатай яг адилхан. Тийм давлгааны сэтгэл. Тэгэхээр энийг буцаагаад тэр нарийн сэтгэлд уусгах тухай бид яриад байгаа. Ямар ч давлгаагүй нам гүм тэр далайн төвшөнд хүрнэ. За тэгээд бүдүүн бие
бүрэн уусахтай зэрэг л нарийн бие тэндээс ялгарч гарч ирдэг баг. Давлага их байх тусмал ерөөсөө энэ ертөнцийг харах бидний үзэл илүү төөрөгдөлтэй, илүү тод биш, илүү бүүдгэр, илүү бүрхэг байдаг бах юм. За ингээд аль болох давлага багтай эсвэл огт давлагаагүй байх нь маш тод тунгалаг юмыг харахад бидэнд илүү тустай байдаг байна. За энэ дөрвөн төрлийн бяцлаглыг эхний бяцлаглын дөрвөн үе шатыг бид энэ шавартай устай зөөрлөж болно. Шавартай ус. За ингээд шавартай ус гэдээ аваад үзэхэд тэр усанд байгаа шавар булангар нь бидний бүдүүн бие юм. Бүдүүн бие бүдүүн сэтгэл байна. Тэр усны үнэн мөн чанар бол тийм тунгалаг, цэвэрхэн мөн чанартай. Бидний үгийн сэтгэл бол ерөөсөө ийм тунгалаг, цэвэрхэн, ийм ариун мөн чанартай. Тэгвэл энэ дотор ийм янз янзын шавар, шавхай, муухай юмнууд ингээ холилдсон, булангартуулаад, шавартуулаад, зууралтуулаад ингээд байна л гэсэн үг. Тэгэхээр энэ шавартай усыг шаварнаас яаж салгах вэ гэж бид одоо бодоод байгаа шүү дээ. Яаж салгах юм бэ гэвэл хоёр янзын арга байгаа. Нэг нь бол байгалийн жамаараа сална, нэг нь бол бид одоо өөр арга хэрэгжилж иж салгана л гэсэн үг. За ингээд ийм одоо энэ хоёрыг салгаж болох, энэ усыг шавраас салгаж болох ийм хоёр мөчлөг байна гэж бодъё. Тэр байгалийн жамаараа сална гэдгийг нь бид юутай зүйрлэх юм бэ гэвэл бид тэр усыг зүгээр ингээд тавиад орхичих болно. Тэгэх юм бол аянда шавар нь тунаад ус нь цэвэршээд ирнэ. За энийг бид одоо байгалийн хүчтэй зүйрлэж байгаа. За энэ бол яг үхлийн үеэр бидний нарийн бие, нарийн сэтгэл яг сална. Тэрнтэй энэ яг адилхан. Энийг түүнтэй зүйрлэж болно. Байгалийнхаа жамаар бид ингээд насан нөхцгийн үед бидний нарийн бүдүүн сэтгэл аяндаа салах нь шүү дээ. За үүнийг бид үеийн хүчээр салж гинэ гэж хэлэх нь байна. Уг нь бол бидний хүсэж байгаа зүйл энэ. Тэгвэл одоогийн байдлаар бол бид одоо энэ үхэхээс өмнө яаж энийг салгах вэ гэж яриад байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ булангар шавраас ч болоод бид зовлон амсаад байна шүү дээ. За тэгвэл энэ одоо шаврыг уснаас салгахын тулд бас нэг ийм өвөрмөц аргаар ингээд тэр шилтэй усыг эргүүлэх замаар маш хурдтай ч юм уу ингээд эргүүлэх замаар шавар нэг талдаа ус нэг талдаа гаргадаг тийм арга байдаг юм байна л да. За ингэж салгах нь бидний бяцлаглын хүчтэй адилхан. Үеийн хүч биш, энэ бяцлаглын хүч. Өөрөөр хэлбэл биднээс энийг зүгээр арга хэрэглээ салгачих штэ, тийм ээ? Түүнтэй адилхан. Одоо бид тийм аргыг олох хэрэгтэй байгаа. Бидний ариун мөн чанарт энэ бүдүүн бие, бүдүүн сэтгэл, шавар, булангар ингээд одоо тунцсан юу одоо булангарштуулаад байна штэ. Одоо энэс бид яаж салах вэ гэж үзэж байгаа. За тэрхүү аргыг л бид одоо бидний дадлага бол тэр юм аа. Энэ нарийн бие, нарийн сэтгэлийг юутай зүйрлж болохоор гэхээр тунгалаг ус гэж байгаа шүү дээ. Энэ тунгалаг усны чинь тэр тунгалаг байдал нь нарийн сэтгэл, тэр тунгалаг усны чинь хөдөлгөөнтэй байдал нь нарийн бие гэж үздэг байна. Энэ усыг тэр хөдөлгөөнөөс нь салгах аргагүй учраас нарийн бие, нарийн энерги хоёр бол салшгүй нэгэн зүйл юм аа. За одоо тэгвэл дахиад хийг гол судлалд оруулна гэдэг чинь юу гэж байгаа? Нарийн бие, бүдүүн бие хоёрыг салгана гэдэг чинь юу гэж байгаа юм бэ гэвэл шаврыг уснаас салгахыг л хэлж байгаа юм аа. Тэгэхээр шаврыг уснаас бага зэрэг салгах бол янз янзын арга байж болно. Тэгэхдээ энийг яг бүрэн төгс салгахад ерөөсө хоёрхан арга байж болно. Нэг нь үеийн хүч, нэг нь бидний бяцлаглын хүч байна. За ийм л хоёр арга байгаа. За энэ усан дотор одоо уусцсан байгаа шаварч нь энэ усны жинхэнэ мөн чанар нь мөн үү гэвэл биш. Энэ усны мөн чанар биш. Тэрнтэй адилхан бидний энэ сэтгэлийн бохир буртаг, бидний сэтгэлтэй үргэлж хамт байх ёстой ийм нэг зүйл нь үг гэвэл
Үгүй. Бидний сэтгэлийн нэг хэсэг тэр биш. Энэ гадны зүйл баггүй. Гадны зүйл, гадны биет гэдэг үү? Усны энэ бохир буртагч нь одоо үүсэж болно, арилж болно. Тэгвэл энэ усны цэвэр тунгалаг байдал бол мөнх бахна шүү. Тэрийг л бид төрөх үгүй, өөхөх үгүй гэж хэлж байгаа юм л д. За одоо тэгвэл энэ шавар буртагч нь анхнаасаа хаанаас гараад ирсэн? Яагаад энэ усанд холилдсон юм? Яагаад энэ усан дотор байх ёстой биш юм энэ усан дотор ингээд орцсон байгаа гэсэн асуулт гарч ирнэ шүү дээ. За энэ бол одоо бидний сэтгэлийн 5 метр хүү. Энэ 5 метр хүү чинь бидний сэтгэлийн одоо 5 цонх гэсэн үг. Энэ 5 цонхол онгорхой байх юм бол тэр 5 цонхоор ерөөсөө хог, шороо, тоос бүгд ингээд шавчнаа гэсэн үг. Тэгээ 5 метр хүү тийм байх нь шүү. Тэгээ хэрвээ бид энэ өрөөг тоос шорооноос нь цэвэрлэе гэх юм бол эхлээд тэр 5 цонхыг хаах хэрэгтэй шүү. Тэр 5 цонхыг эхлээд хааж агаад дараа нь өрөөгөө цэвэрлвэл цэвэрхэн болно. Тэрийг хаахгүйгээр хичнээн цэвэрлээд нэмэргүй. Тэр 5 цонхол онгорхой байх юм бол ерөөсө тоос шороо хуйлраад таавал энэ элсэн шуурган дотор байгаа юм шиг л ийм л байдалтай байдаг баг. Ерөөсө бидний сэтгэл, бидний бодол дотор яг л тийм байдалтай оршдог баг. Тэгээд энэ элсэн шуурга нүдгүй шуурч байгаа тийм юмн дотор байж байгаа хүмүүс чи яаж юмыг тод харах юм? Яаж бид юмыг эрүүл ухаанаар харах юм? За энэ 5 цонхыг хаанаа л гэдэг чинь 5 метр хүүгээ унтраа тэр нь бүдүүн хийнүүдийг гол судланд уусганаа л гэсэн үг. За ингээд одоо 3 төрлийн буртаг одоо бидний сэтгэл 3 төрлийн буртгаар ингээд буртаглагдчихэдэг байна. За нэгдүгээрх нь энэ 5 метр хүн 5 метр хүүгээр бидний энэ одоо орж ирж байгаа тоос шорооч нь нэлээд том хэлбэрийн юмнууд байна шүү дээ. Хог. За тэгээд бидний бодлууд байдаг байна хоёр дахь нь. За бодлууд бол ингээд яг элсэн шуурга шиг ингээд биднийг ерөөс амар байлгадаггүй. За тэгвэл тэрнээс гадна бас нарийн сэтгэл. Юу ч боддггүй бидний тэр сэтгэл бас биднийг ийм одоо нүдэнд үл харагдах тоос шиг ингээд нарийн тоос биш тэрүүн шиг ингээд бүчиж ийдгээ гэсэн үг. Тэгээ энэ гураас гурвуулангаас нь ангиж тэгжиж энэ усны тунгалаг мөн чанар яг байгаагаараа гарч ирнэ. Тэгэхээр энэ 5 метр хүн илүү бүдүүн чанартай байна шүү дээ. Одоо баг одоо шавар булангар гэхээсээ илүү бүр ийм цул хатуу ийм шавар. Тэгээд тэр бидний бодлууд нь бол одоо энэ усанд уусцсан шаварны энэ булангар. За тэгвэл бидэнд бас нарийн сэтгэлгээд энэ бүр энэ нарийн тоосонцрууд бас байдаг байна. За энэ гурав бидний сэтгэлийн бохир буртгууд. Тэгэд ингээд хийг гол судланд хураах бяцлаглаар энэ бүх бүдүүн бие сэтгэл чинь хураагддаг бах юм. Унтардаг гэсэн үг. Тэгжиж л бид тантрын дадлаганд орох нь шүү дээ. Эдгээр бүдүүн бие сэтгэлүүдийг унтраагүйгээр нарийн бие сэтгэл гарч ирэхгүй. Тэгэхээр тантрын дадлагыг бид нарийн бие сэтгэлээр хийдэг. Тиймээс бидний энэ нүдийг халахлаад юм харуулахгүй байгаа тэр нарийн тоосонцруудыг нь хүртэл уусгана. Тэгжиж бидний энэ нарийн бие гарч ирнэ. За одоо нэг жишээ татъя. Ингээд тэнгэр цэлмэг ийм нар гийсэн сайхан өдөр. Таны сэтгэл маш сайхан байдаг. Яагаад ийм тэнгэр цэлмэг тэнгэртэй нар гийсэн ийм өдөр хүн сайхан мэдрэмжтэй байдаг вэ гэвэл тэр үед таны сэтгэлийн тэр шавар булангаар уусч идэг. Тэр усны тунгалаг байдлаас салж идэх гэсэн үг. Таны сэтгэлийн шавар булангар нь тунаад ингээд тунгалаг ус нь ялгараад гараад ирж байгаа учраас цэнхэр хөх тэнгэрийг харах танд тийм сайхан байдаг шүү. Бид л үүнийг анзаардаггүй болохоос. За эсвэл та хин нэгэн ийм маш тусгай хүнтэй уулзлаа гэж бод. Жишээлх юм бол дээрхийн гэгэнтэн далай багш.
Далай багш шиг юр усын гайхамшигтай за энэрл нэгүслэр дүүрэн амьд бурхан тийм хүнтэй уулзлаа гэж бодъё. Юу болно гэж бодож чинь та? Далай багштай уулзахад таны бие сэтгэл хоёр ариусж байдаг юм аа. Шавран тунаад цэвэршиж байдаг юм аа. За ингээд түүнтэй уулзахаас өмнө таны бие сэтгэл чинь одоо ийм бохир шилэн аяган дотор байсан ийм булангартай ус шиг байсан бахна шүү дээ. Тэгэл тийм хүнтэй уулзах тэр мөчөд таны тэр аяг чинь цэвэршээ, таны тэр булангар нь тунаад ус нь цэвэршээд тэр шилэн аяг цэвэрхэн болоод ирдэг байна. За ингээд бүрэн цэвэрхэн болчихгүй л да. Тэгэхдээ тодорхой хэмжээгээр та ингээд ариусаад ирж байгаагаа мэдэрдэг. Таны ариун бие сэтгэл чинь ариун бус бие сэтгэлээс чинь салж байдаг тэр үед. За ингээд далай багш гэдэг бол манай энэ зууны бараг хамгийн ариун хүн тэр гэхэд болно. Хуучин бол Махатма Ганди гэж байсан. Тэр хүн одоо байхгүй. Одоо үед бол энэ ертөнцийн дээр байж байгаа хамгийн ариун гэгэн хүн хинбэ гэвэл далай багшийг л гэжил. Миний мэдэхгүй олон сайхан хүмүүс байдаг байж болно. Миний л мэдхийн далай багш хамгийн ариун хүн. Далай багшийг төвд хүн болохоор би тэгж хэлж байгаа юм биш шүү. Тийм ариун хүний бараг харахтай зэрэгэл таны биений ариун чанар нь ингээл ихсэл ирж байгааг та мэдэрнэ штэ. Тэгээд таны сэтгэл нэг сайхан болоо явчихна. За тэгвэл та одоо маш муу хүнийг харъя гэж бодъё л да. Өөрийнхөө хамгийн дургу бүр харахаас дургу хүрдэг тэр хүнийг харах юм бол таны бие сэтгэл чинь тэр чигтээ ингээл булангартаал одоо ёстой амьсгаа авахын аргагүй болоо явчихна. Яагаад ингэж байгаа? Таны бие сэтгэл чинь яг л ингээл ёстой булангаар шавран дүүрэл ингээл амьсгаа боочих гол юм болж байгаа юм шиг л тэгж танд санагдана шүү дээ. Тийм учраас л биднээс сайхан байгальдгаар сайхан хүнтэй учир сайн юмыг ярьж бай, сайн юмыг бодож бай гэж ярьдаг чинь энэ юм аа. Байгалийн сайхныг хараад биш их цаг агаар тэнгэр нар ус тэдгэрийг харж ах чинь яагаад бидэнд ийм их энерги өгч байгаа? Яагаад гэвэл бидний ариун бие сэтгэл ариун бус бие сэтгэлээс салж идэг байна. Тийм үед та өөрийнхөө сэтгэлийн хамгийн тунгалаг тэр талтай нь илүү холбогдож байдаг байна. За тэгвэл та одоо маш бохир газар очие. За ингээл илжирсэн ялзарсан юмар дүүрчгсэн одоо тамал юм байдаг болов гэмээр бохир буртгаар дүүрчсэн өмхий самхаа тийм газар очлоо гэж бодъё. Тэр даруй таны бие сэтгэл яг л бохир шавартай усаар дүүрээд явчих шиг л бол. За энэ иймэрхүү мэдрэмжүүд бидний өдөр тутмын амьдрал тохиолдог гэвэл та бүхэн итгэх үү? Бид энийг өдөр болгон мэдэрдэг штэ. Сайхныг нь ч муухайг нь ч өдөр болгон бид байнга мэдэрч идэг. Тэгтээ онцлог нь яг бидний бие сэтгэлд юу явагдаад юу болоод байгааг бид анзаардаггүй. За би биш штэ. Би чи эр хүн штэ. Би өөрийнхөө нэг талыг бас ярив. Би ингээд хамраа ингээд арчсан цаасаа хамраа арчичаад шууд өрөөний голд ингээд шидчихдэг. Би ч голдуу ганцаараач байх юм л та. Тэгтээ тэр чин бас нүдэнд харагдахаар газар шидэж байгаамаа. Энэ тентхийн булан тохоор шидчих юм бол олдохгүй ш дараа нь. Тийм учраас тэгтэл хогийн савнд хийхийн оронд энэ өрөөний голд ил харагдахаар газар шидчихэж байгаа. Тэг би тэр болгон ингээл цэвэрлээд байдаг тийм цэвэрхэн хүн бас биш юм шиг байгаа. Тэг эхтэй хүмүүс голдуу тийм байдаг юм уу би мэдэхгүй. Тэгэд ингээд өглөө босоод ирэхээр миний ор гэж дэлбэрсэн юм шиг. Тэгээд энд ч оймс тэнд ч дотор хувц ингээд хамаг юм хөглөрчихсөн.
Тийм байдалтай. За миний галт тоогоо гэхэд тал нь цэвэрхэн, тал нь бохир. Тэгсэн ч гэсэн би санаа зовхгүй штэ тэрэнд чинь. Би чөлөөтэй намайг хийн яах юм гэсэн байдалтай. Тэгээд ингээд тэрэн дунд чи явж байна. Гэтэл таны байж байгаа гэр чинь хичнээн их бохир замбраагүй байх тусам таны бие сэтгэл яг тийм шавар булангартай ус шиг болж идэг. Энийг биднээс анзаардаггүй. За тэгвэл хэрвээ би азтай байх юм бол нэг өдөр хин нэгэн буянтай хүн манайд ирээд манай гэрийг цэмцээдлэн цэвэрлээ тавьсан байлаа гэж бодъё. Би түлхүүрээр өрөөгөө онгоолгоод ороод ирэхэд цэвэрхэн бүх юм байрандаа ингээд ямар ч тоосгүй. Эмх зэгцэд. Тийм болцсон байлаа гэж бодъё. Одоо яах вэ? Яасан гоё юм бэ гэж бодохтой зэрэг чинь одоо тэр нөгөө шавар булангартай ус чинь тунаад ирнэ штэ. Одоо ингээд миний ариун бие, ариун сэтгэл илүү ингээд давмгаалаад ялгараад ирчих. Тэгээд энэ цэвэрхэн байх чи яасан сайхан юм бэ? Би ерөөсөө цэвэрхэн байхад л дуртай юм биш тэгээд. Тэгээ бодоод эхэлчихэж байгаа. Вау, энэ цэвэрхэн байх чи яасан сайхан юм бэ? Бүх юм эмх зэгцтэй энэ ёстой гялцал ийм байх чинь энэ шиг сайхан юм байхгүй байна гэж би хэлээ шүү дээ. Дандаа л үргэлжлэл ийм байж ивэл мөн сайхнаа гэж бодно үсттэй. Амьдралын ийм одоо жижиг сайжиг ерөөсө тохиолдол болгон шавартаа ус цэвэр ус ерөөсөө л биднээс юм байж байгаа байдал. Яг л юм байдаг. Бидний энэ биений шавар булангар нь юу гэж өвчин. Тэгээд ядарсан өвдцэн хүн. Тэр бол одоо ингээд шавар булангар. Сэтгэлийн шавар булангар гэвэл тэгвэл юу хэлж байгаа юм гэвэл зовлон, аз жаргалгүй байдал. Бид ерөөсөө яг ийм техникээр л өдөр тутмынхаа амьдралыг өнгөрүүлээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээл та ингээл гаднаа бол инээмсэглээл hello гэл явж идэг үстэй. За би ингээд Голландд одоо байснаа сандгийн Голланд Бэлэг энтер бол ер нь цаг агаар жоохон муутай. Ер нь бүрхэг тийм цаг агаар муутай газар. Та нар хүмүүс асуугаад үзээрэй. Цаг агаар ер нь жоохон тааруухан тэгээд заримдаа бол ер нь жоохон амаргүй санагддгийг. За тэгээд цаг агаараач дагаад тэр юм уу хүмүүс нь ийм хямсгар. Тэгээд ингээ юм асуухаар нэг хитгэн үгээр хариулчаал яваад. Тавчхан. Хурдхан шиг хариулчаал яваад. Явахын төс бол. Тэгтээ бас заримдаа нар гарнаа. Тэгээд нартай сайхан цэлүүг сайхан өдөр болно. За тийм өдөр та хүнээс юм асуух юм бол ингээл маш үнэтэй машинтайгаа ирээл ингээл зогсох шиг болоод тэр хүмүүс тэгж байгаа мэт ингээл зогсоол тань руу эргээл. За ингээл гар мараа эвтэйхэн байдалд оруулж байгаа л ингээл ястай хууч алтанда. Энэ яаж юм? Энэ сайхан агаар тэр хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлчих. Тэр цэлмэг тэнгэр нарны гэрэл илч. Тэгээд одоо тэрэндээ тохируулаад сайхан хувцаа нэмглээ сайхан болгоцсон маа л тэр бүхэн чинь тэр хүний сэтгэлийг ийм сайхан болгочих. Одоо нөгөө ариун бие сэтгэл нь ариун бус бие сэтгэлээс салчж байгаа гэсэн үг нэгсэн дөө. Сэтгэл нь хүртэл нэг л амгалантай мишээсэн тийм сайхан болчихж байгаа юм чинь. Гайхамшигтай шүү дээ. Гадаад оршихуйн тэр сайхан байдал тэр хүний дотоод сэтгэлийнхаа тэр ариун нандин чанартай холбогдоод тэрэндээ илүү ойртоход ингээд тустай болчих. Хүмүүс ингээл заримдаа би далаа өгчдөр очиж ацтад аваад гэл ярьдаг. Маш их ацтадыг хүртээд гэл ярьдаг. Яг яаж
яг ажилтнад хүртэнэ гэж яг юу гэсэн үг юм? Яг юу гэсэн үг юм? Одоо зарим хүмүүс асуулдаг л далаа багш ингээд одоо зулай дээр гараа 50 гутал ингээл өстэй хамаг бие чичир салганаал ингээл хоёр чихнээс утаа гаргаал ингээл зүрх сэтгэлд ингээд ажилтнад ингэж авдггүй гэвэл би бол ингэж авдаг гэж бодохгүй. Ингэж ажилтнуудыг бол ингэж авдаг. Ийм юм болно гэж бол би хэлэхгүй. Ийм ажилтнуудыг би хүсэхчгүй. Тийм биз дээ. Хин нэгэн хүн таны зулаан дээр гарын алгаараа ингээл 50 гуттай таны хамаг бие чинь шишир салгалал ингэж ингээ гэж та бодохгүй үсттэй. Энэ тийм сайхан зүйл биш байлгүй дээ. Тэгвэл тийм одоо яг чин үнэн тийм гайхамшигтай хүний өмнө очиод зогсоход таны биеийн энэ шавар булангар чин доошо тунаад тэгээд энэ ариун сайхан чанарууд чинь ингэж дээшээ ил гарч ирч идэг юм аа. Энийг л бид ажилтнад гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Таны одоо ингэ цэвэр сайхан сэтгэл чинь тунараал ингэ ялгараад ирэхээр та шал өөр хүн шиг болоод явцдаг. Тэгээд та өөрийгөө хөөх нэг сайхан болоо явцсан далаа өгчдөр утсан чинь хөө жоохом өстө үнэхээр ажилтнад хүртлээ гэж тэгж ярьдаг шүү дээ. Тэгээ эн чинь л одоо ёстой жинхэнэ ажилтнад юм шүү дээ. Тэгээ бид эгүүзрийн 7 хүнс гэдэг хичээл дээр ярьж исэн хүнээс авах энерги орон газраас авах энерги гэд яг л тэр чинь л баггүй нэг ёсны ажилтнад гэж. Биднээс бүгдээрээ л одоо ийм юм хүсэж яваад байгаа хүмүүс шүү дээ. Уг нь бол. За тэгээд энэ хүмүүс заримдаа ингээд стресстэй нервтэхтэй жишээлбэл эмэгтэй хүмүүс. За ингээд стресстэй нервтэй ингээд ирэхээр одоо нөгөө бие сэтгэлийнх нь булангар шаврал одоо бужигнчж байгаа юм шиг ба. Тэгэл ингээд маш их стресстэй л ингээд зовоол өвдөөл ингээд шаналаад ирэхээр эмэгтэй хүмүүс тэрийг яаж гаргадаг гэж одоо тэр стрессээ яаж тайлдаг вэ гэвэл зөндөө их юм ярьдаг. Миний харуул. Эмэгтэй аягүй их юм ярьдаг. Тэд одоо ингээд маш их юм ярих замаар тэрийг гаргадаг гэсэн үг. Тэгэхээр тэрийг чинь бас сонсох хүн хэрэгтэй байна шүү дээ. Өө зүгээр тэгээ гэлээ. Ди хэрсээр гал хамгийн сүлд нь за ингээ сайхан боллоо гэл. Одоо бол би зүгээр гэд нэрээ чи зүгээр болцсон уу гэд баг өөдөөс нь асуумаар тий. Тэгэхээр та уйлдагсан уу, юм ярьдагсан уу, яадагсан тийм байдлаар одоо өөрийнхөө тэр шавар булангарыг түлхэж гаргаад тэгээд ингээд сэтгэл чинь цэвэр сайхан байдалтай эргэж ороод тэгээд тайвширдаг байна шүү дээ. Тэгэхээр эрчүүд энд яах вэ гэхээр эрчүүд бол нэх олон юм ярихгүй. За эрэгтэй хүмүүс бол тийм үед нэг зөгчингийн бясалгал хийж байгаа хүмүүстэй их адилхан болчдөг. За тэгэхээр эрэгтэй хүмүүс бол одоо бие сэтгэлээ ариун бие сэтгэлээ гаргаж ирэхийн тулд юм ярьж гаргаж ирдэг байна шүү дээ. Юм ярихгүй байж иж гаргаж ирдэг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ эрэгтэй эрчүүдэд чинь одоо тиймэрхүү үе гарах юм бол зүгээр тэднийг нэг өрөөний буланд орхичих. За тэгээд зураг тасаагаад өгчнүү яануу хамаагүй зүгээр нэг буланд тэгээд тэр чигээр нь орхицсан дээр. За зарим эрэгтэй хүмүүс өөр л байдаг бах. Тэгтээ ерөнхийдөө бид бол юм ярихыг хүсдэггүй. Тийм үед ёстой бүрч юм ярихыг хүсэхгүй. Зүгээр л тайван орхиод аль гэдэг шиг л. Ганцаараа байвал хамгийн сайн. Ганцаарангийн маань орхиодох хоёрт нь юу ч бити асуу. Чимээгүй. За энэ хоёр бол ингээд эрэгтэй хүмүүст бол маш сайн. Тэгэхээр энээс харж яхад эмэгтэй хүмүүс бол ингэж итвэгчж байж тэр ариун бие сэтгэлтэйгээ холбогддог гэж байгаа байхгүй. Тэгвэл эрэгтэй хүмүүс итвэхгүй байдалд орж иж тэр ариун бие сэтгэлийнхаа талтай илүү холбогддог байх.
Тэгж байж хэсэг хугацааны дараа арай цэвэршдэг бах юм. Бие сэтгэл нь шавар булангар нь тунаад усны тунгалаг байдал нь тунавч гарч ирдэг бах. Тэгэхээр эмэгтэй хүмүүс бол бараг тантрын бясалгагч шиг л ингэж идэвхтэй байж хийж ариун чанартайгаа нэгддэг бол эрэгтэй хүмүүс бол зогчин маха өдрийн бясалгал хийж байгаа хүмүүс шиг ямар ч идэвхгүй байдалд орж хийж тэгж хийж тэр цэвэр тунгалаг байдалтайгаа холбогдож авдаг байна. За тэгэхээр хүн хэрвээ стресстэй янз бүр болоод ах юм бол аяг цай бичэн өгдөгснүүдээ тэгээд ингээд чимээгүйхэн аяар нь орхичхоо. Харин эмэгтэй хүн стресстэй эхлэх юм бол за хөө наашаа суу, за яасан ийсэн гэд ингээд бүх ямыг нь сайхан яриул. За тэгж байж ингэж ариун чанартайгаа холбогдож эхэлдэг байна. Бидний өдөр тутмын амьдрал ерөөсөө л иймэрхүү юмар дүүрэн байдаг бах юм. Тэгэхээр энэ жоохон ойлгогдож ирж магадгүй. Энийг ойлгохгүй юм бол тэр гол судланд уусна, уусна гэж юу яриад байгаа юм. Тийм үү? Хамаг хийнүүдээ гол судландаа уусгаад гэдэг чинь л ерөөсөө л энэ л баггүй. Нэг ёсны. Тийм учраас 50-ны ёсонд Нисванасыг ашигладаг ч гэсэн зовлонг бид аргаа болгож ашигладаггүй юм штэ. Бид жаргалыг ашигладаг баг. Жаргал таашаалыг бид арга замаа болгож ашигладаг. За ингээд өөрчилсөн бэлтгэлийн дадлагууд гэхээр энэ хүн хүртний голд үүлэн чимээн дээр сэтгэл тогтоох. За энийг бид хийчихсэн штэ. Энийг бид дадуулчихсан. Дадуулаад үзсэн. За хүн хүртэн дээр үүлэн чимээ очин амьсгал хэрхэн ургаж нэвтрэх. За энийг мөн хийчихсэн. Тэгэхээр энэ 9 нэгтгэл гэдгийн эхний 3-ыг нь бид мөн ярьчихсан. Сэрүүн үеийн 3 гэдгийг нь бид ярьсан байгаа. За тийм учраас давтаж ярихгүй. За ингээд тэрнээс цаашаагаа бол бидний нойрны үеийн 3 нэгтгэл гэж байгаа. За энэ талаар бид нэг их айхтар дэлгэрэнгүй ярихгүй. Тэгтээ ерөнхий журмыг нь зарчмыг хэлээд өгөх юм бол бид сэрүү үеийнхаа дадлагт бид нэлээд сайн болоод нэлээд амжилт гаргаад ирэх юм бол энийг зүүднийхээ үед бас нойрсолтынхаа үед бас бид татуулж болно гэсэн үг. Тэгэхээр ундах үедээ та нөгөө хүн хүртэнд дүрсэлж исэн хүмүүсгээ зүрхнийхээ хүртэнд аваад ирэх юм. За ингээд нойрны үедээ мөн дадлага хийж болно. Унтахтаа яг тэгээд тэндээ төвлөрөө тэгээ унтна гэсэн үг. Тэгэхээр энэ бол гүн нойрны үеийг бид Dharmakaya, зүүдний үеийг бид Sambhogakaya, сэрх үеийг бид Nirmanakaya-тай зүйрлдэг байна. За бидний гүн нойрны үе бол номын лагшны нэгтгэл, зүүдний үе бол төгс жаргалангийн лагшны нэгтгэл, сэрх үе бол хувилгаан лагшны нэгтгэл юм гэж ойлгоно. За ингээд 6 нэгтгэл болж байна уу? Үхлийн үед өшөө 3 нэгтгэл байгаа. Үхлийн үеийн 3 нэгтгэл. За энийг хизээ хийх вэ гэхээр нэг өдөр та ингээд үхэл ойртоод ирнэ шүү дээ. Яг үхнэ гэж мэдэх үедээ энийг дадуулах юм. За ингээд энэ үед яах вэ гэхээр та нөгөө хүн хүртэнд хүмүүсгээ дахиад зүрхнийхээ хүртэнд аваад ирэх юм. За ингээд зүрхнийхээ хүртэнд төвлөрөөд байж итл ингээд үхэл хүрээд ирнэ шүү дээ. Ингээд үхэлтэй золгохдоо тэрийг үхлийн үеийн номын лагшин болгож болно. Үхлийн үеийн номын лагшны нэгтгэл гэж энийг хэлдэг байх юм. За ингээд номын лагшинг таньж чадахгүй бол зуурдын үед төгс жаргалангийн лагшны нэгтгэл гэж байгаа. За ингээд төрөл авах тэр зуурдын үеийг өнгөрөөчих юм бол төрөл авахын үеийн хувилгаан лагшны нэгтгэл гэж байгаа. За ингээд энэ 9 нэгтгэл гэж энийг хэлж байгаамаа. За эдгээрийг энэ үхлийн үеийнхийг маш сайн
сурья, энийг маш сайн судлая гэж бодох юм бол Гохья Самажа тантрыг үзэх хэрэгтэй. За тэнд бол одоо яг нарийн тодорхой байж байгаа. За энэ тантрын ёснууд бол ерөөсөө одоо энэ дандарт тодорхой биш байгаа юм нь нөгөө нэг дандарт тодорхой байх жишээт. За тэнд нэг их сайн тодорхой өгүүлээгүй нь энэнд тодорхой байх жишээт. Ийм байдгийг шүү. За тэгэхээр бүгдийг хамттагжиж энийг ч үзээд тэрийг ч үзээд ингэж харьцуулж байж тэгж ойлгол илүү төгс ойлголттой болно. За тэгэхээр энийг бид тодруулж ярихгүй. Одоо бид бяцлаглалын дараах үеийг ярина. За бяцлаглалын дараах үе гэхээр их сурвалжид юу гэж утсан бэ гэвэл бяцлаглалын дараа үзэгдсэн бүхэн хуусан юм аа. За энэ нэгдүгээрх нь. Хоёрт нь хоосон нь таашаалтай маа. За энэ гуравт нь. Тэгээд энэ таашаалын төлөвөөс ядмын дүр ургана гэж. За энэ одоо бяцлаглалын дараах үеийг нь их хүчигт ингэж бичсэн байна. За ингээд энийг тайлбарлахын тулд эхлээд бид бэлтгэлийн юг хийсэн. Бэлтгэлийн одоо дадлагууд хийгээд тэрэн дотор 4 төрлийн бяцлал хийгээд за ингээд гол дадлагтаа орсон. Гол дадлага нь юу вэ гэхээр та одоо хүн хүртэндээ ийм улаан цагаан нийлсэн тусал түүний голд хум өсөг дүрслэнэ. За доотлол нь улаан, дээдл нь цагаан, дотроо хум өсгтэй, хум өсөг маш тод гэрэлтэй. За тэгээ дээр нь дүлтэй. За дүлнийх нь өнгө нь бас ийм жоохон шаргалдуу цагаан. Маш хурц тод. За тэгээ тэр дүлнөөс 5 өнгийн солонгон гэрэл цацарч хийнэ гэж дурсалсан. За ингээд та тэр дүлний торгон үзүр дээр очиод төвлөрөхөөр. За энэ цэг бол одоо таны яг төвлөрлийн цэг нэгд. Хоёрт төвлөрлийн объект. Төвлөрлийн цэг нь хааны, объект нь хааян гэхээр л энэ. Яг энэ цэгний торгон үзүр. За ингээд бидний түрүүний ярьсан нөгөө шавар булангар шиг нөгөө бүдүүн сэтгэл 5 метрхүү бүгдээр уусаад зогсохгүй бүрэн уусна. Бүрэн уусаад таны сэтгэлийн хамгийн гүний хамгийн энэ ариун тунгалаг сэтгэл энерги гарч ирнэ. За түүнийг бид Dharmakaya гэж нэрлэдэг. За ингээд бид одоо бидний хүрэх гээд байгаа газар чинь тэр штэ бүр тэр нарийн сэтгэл дээр ингээд хүрэхээр тэрийг Dharmakaya гэж байгаа. Тэгэд Dharmakaya-гийн тэр агаараас тэрхүү агаараас энергийн им хөдөлгөөн үүсээд энэ маш ариун энерги ингээд итвэхчээд ирнэ гэж байгаа. За ингээд ариун энерги итвэхчээд ингээд энергийн итвэхчлэлт явагдаад ингээд ургаад гараад ирэхийг бид төгс жаргалангийн Sambhogakaya гэж нэрлэж байгаа. Одоо дараа нь яах вэ гэхээр энэ энерги чинь энэ ургаж ирсэн энэ ариун энергийн итвэхчлэлт биш. Энэ чинь одоо төг түмэн янзын өөр үйлдэлийг хийгээд ирэхэд бид энийг Nirmanakaya гэж нэрлэдэг. Хувилгаан лагшин. За тийм болохоор л бид энд энэ 9 нэгтгэлийг ярьсан байхгүй. Энэ 9 нэгтгэлийг яагаад ярьсан бэ гэвэл ийм учраас. За энэ бол одоо ингээ бяцлаглалын явцад штэ. Бяцлаглалын явцад эднүс чи ингээ болчихж байгаа байхгүй. Энэ Dharmakaya энэ чи яг жинхэнэ Dharmakaya биш л дээ. Тэгтээ тэрэнд хүрээг байгаа. Тэгтээ биднээс имнэр өгчөж байгаа. За ингээд Dharmakaya, Sambhogakaya хувилгаан Nirmanakaya. Энэ чинь бяцлаглалын үеэр. Тэгвэл бяцлаглалын дараа одоо яах вэ? Бяцлаглаасаа боссныхоо дараа. Та гэгэрч амжаагүй байгаа санаа зовлтгүй. Арай болоогүй байгаа. Та тэр Dharmakaya гэж нэрлсэн тэр сэтгэлийн гүнд хүрэхэд 4 хоосныг дамжаа хамгийн сүүлийн одоо бүх юм хоосон гэдэгт нь хүрсэн штэ. Тэр чинь Dharmakaya байхгүй. Тэгэхээр бид бяцлаглалын дараах юмыг ярих гэдэг. Бүх юм хоосон юм аа. Юугаар хоосон гэхээр өөрөөсөө бүтсэн зүйл байхгүй маа. Өөрөөсөө бүтсэн зүйл байхгүй ч гэсэн энэ шүтэн барилдаж гарсан зүйлүүд чинь байж байгаа байхгүй.
Бидэнд энэ өөрөөсөө бүтсэн байгаа мэт харагдаад байгаа энэ бүх үзэгдлүүд чинь үйлээр бидэнд тусаж үзэгдээд байгаа төөрөгдлийн үзэгдлүүд юм. Тэгэхээр бүх юм хуусан юм а гэдэг чинь энэ төөрөгдөл, энэ одоо булангараар хуусан гэсэн үг. Өөрөөр хэлбэл үеийн хүчээр карма бидэнд энд байхгүй юмыг бидэнд харуулад байгаа гэсэн үг. Тэгэхээр тийм учраас би юмыг ингээд одоо аль нэг юм руу ингээ харахаараа энэ нь аль нь үнэн мөн чанарын аль нь шүтэн барилдаж харагдаад байгаа гэдгийг ялгаж харж чадахгүй байна. Аль нь үйлээр харагдж байгаа хэсэг нь аль нь яг жинхэнэ хэсэг нь гэдгийг биднээс ингэ салгаж харж чадахгүй байгаа байхгүй юу? Үнэн байдал тийм байдаг, миний хүртхүү ийм байдаг. Эн чин зөрөө гараад ялгаатай зөрөөтэй одоо ийм байгаад байгаа. Үеийн хүчний нөлөөгөөр би үнэн байдлыг төөрөгдүүлж өөрөөр хараад байна гэсэн үг. Тэгэхээр бид үнэн байдал ямарын, миний хүртээд байгаа нь ямарын, хүртгүй ямарын гэдгийг салгаж чадахгүй байгаа учраас бясалгалын дараа энэ нэг л өдөр бясалгалынхаа хүчээр миний энэ одоо үнэн байдал, миний хүртэж байгаа байдал хоёр яг нэг зүйл болж хувирах. Хоёргүй нэг зүйл болж хувирах байхгүй. Одоо ингээд тэр төгсгөлийн зэргийн бясалгалыг хийхээс өмнө тэр үнэн байдал миний хүртэх хоёрын миний тэрийг үнэн байдлыг хүртэж байгаа байдал хоёрын хоорондын зөрөө яг гал ус хоёр шиг хизээч нийлшгүй ийм байдалтай байсан. Тэгвэл энэ бясалгалыг хийгээд ахаар нэг өдөр бидний үнэн байдал хүртэх хоёр яг усанд ус нийлж байгаа адил эсвэл усанд сүү холж байгаа адил ийм нэгэн зүйл болж хувирах юм аа. Яг давхцаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ үнэн байдал хүртэх хоёр чинь одоо халуун хүйтэн хоёр шиг энэ хизээч нийлэхээргүй ийм хол зөрүүтэй байсан зүйл одоо ингээд энэ бясалгалыг хийгээд одоо дадуулсны дараа нэг өдөр эн чинь яг л үннийг бид үннээр нь олж харна гэж. Тэгээ үнэн нь юу юм бэ гэхээр өөрөөсөө бүтсэн зүйлгүй хуусан юм аа. Биеэ дааж битсэн зүйл гэж нэгч байдгүй маа. Яагаад буддийн энэ сургаалуудад бүх юм угаасаа ариун гэж яриад идэг мэдхүү. Энэ бүх юм угаасаа ариун гэдэг нь энэ ерөөсөө ямар ч төөрөгдөлгүй гэсэн үг. За та ингээд бүх юмны хуусан мөн чанартайг яг ингээд харахаар энэ бол ёстой энэ бүх юмнуудыг чинь одоо мөн чанар нь ариун юм байна гэдгийг олж харна. Энэ бүх юмны хамгийн ариуныг нь олж харж байгаа нь тэр хоосон бахна шүү дээ. Тэр ариун хоосныг хараад байгаа нөхөр нь хэн гэхээр одоо энэ таашаалын сэтгэл. Хараад байгаа эзэн нь. Хоосон юмаа гэхээр та одоо ямар ч төөрөгдөлгүй яг үнэн байдлыг харж байна. Яг ариунаар нь, яг шижрээр нь. Ингээд таны хүртхүү үнэн байдалтай яг усанд ус холж байгаа мэт нэгдэж нэг болно. Энийг бид хоёргүйн бэлгүүн ургалаа гэж хэлдэг. Хоёргүйн бэлгүүн гэх нь. Тэгээ яга хоёр гэж байгаа бид үнэн байдал нэг, бидний тусгаж авч байгаа нэг. Ингээд ийм хоёр байсан байхгүй. Энэ хоёр ч одоо нэгдээд нэг болчих. Ингэж хоёртуулж хараад байгаа учраас тэр нь л бидний зовлонгийн үндэс болоод байгаа. Бидний зовоод байгаагийн шалтгаан нь тэр. Үзэгдэл нь хоосон юм а, хоосон нь таашаалтай юм а. Энэ хоосныг олж харж байгаа нь тэр таашаалын сэтгэл үүж байгаа. За ингээд бүх төөрөгдөл одоо бидний бүх энэ булангар шавар арилчлаа. Одоо тэнд юу үлдэх вэ гэвэл ариун чанар үлдэнэ. Тэр ариун чанар нь юу юм бэ гэхээр шүтэн барилдлага үлдэнэ. Энэ шүтэн барилдаж гарсан зүйлүүдийг хинч арилгаж чадахгүй, хинч биднээс авч чадахгүй.
За энэ шүтэн барилдаж гарч байгаа үзэгдлийг чинь бид ариун юмаа гэж нэрлээд ариун юмаа гэж үзээд тэгээд тэрийг бид ядам гэж нэрлэж байгаа. Ядам. Ядам бурхан. Ядам бурхан гэхээр л та ингээл одоо ийм олон гартай, мотортой, ийм олон юутай хөлөө ингэсэн ийм одоо эднүсийг ерөөсө бити бод. Ядам бурхан гэдэг ямар ч байдлаар үзэгдэх бололцоод. Тэгэхээр бидний тэр үзэж байгаа одоо ингээд хоосон чанарыг онцгосны дараах тэр ариун үзэгдлүүд чинь ядам бурхан болж ургана гэж одоо энд хэлсэн байна. Энэ их бичигт. За энийг бид дараа цаг гарахаар дахиад нэмж тайлбарлах болно. Одоо бид цаашаа явна. Цаашаа явхад бидэнд одсол маав буюу энэ эхүр гэгэн гэрлийн нэгдэл гэдэг зүйлийг бид одоо ойлгож авна. За энийг их бичигт бичснээр үйлээр үүссэн дөрвөн хоосон ба түйтгэрүүд нь эхийн тарин мэт. Өөрийн бяцлаглаас ургасан дөрвөн хоосон бол үрийн тарин мэт. Энэ хоёр сэтгэлд нэгдэхийг эхүр хоёр гэгэн гэрлийн нэгдэл хэмээн үү гэсэн байна. За энийг ч гэсэн бид одоо дараагийн хичээлдэр тодруулж ярина. Ер нь дараагийн хичээлдэр энийг бид давтан 4, 7, 9 магадгүй 75 удаа эсвэл бүр эрх төрөлтөө ч гэсэн залгуулад ярьж л бах. Одоо бид энэ дээш одогч очийн амьсгал, уруу одогч очийн амьсгал гэдэг эсрэг чиглэлтэй очийн амьсгал гэдгийг одоо ярих хэрэгтэй. Энэ бол одоо бидний дадлагын одоо 2 дахь хэсэг нь шүү дээ. Гол дадлагын маань. За одоо бидэнд одоо маш бага цаг үлдсэн байгаа. Энэний дараа тэгэхээр их олон зүйлийг ярих үлдээд байгаа юм байна. Надад одоо Ferrari унтсан юм шиг л тийм машин хэрэгтэй, тийм хурдтайгаар заах шаардлагатай байна. За энэ очийн амьсгалын дасгал дээр бид одоо умаахум гэдэг термийг хэрэглэдэг. Умаахум. За энэ дасгалыг яаж хийдэг вэ гэхээр бид хүн хүртэндээ одоо тэр дуслан дотор хум үсэг хумын үзүүрт дүл дүрсэлсэн байгаа. За тэр дүлнөөс ийм цэнхэр энерги ялгараад утаа маягтай юм да. Цэнхэр утаа ингэж тасраад гол судлаар өгсөөд зулаан хүртэнд хүрнэ. За дараа нь зулаан хүртнээс гол судлаар дахиж уруудаад хум үсгэнд буцаж очиж шингэнэ. За дараа нь дахиад дээш явна. За энэ хооронд та умаахум гэсэн тарныг одоо дүүрслэнэ. Тэгтээ дүүрслэхдээ яг нүдэндээ ингэж дүүрс маягаар дүүрсэхгүй та тэрний чимээг сонсож байгаа маягаар дүүрслэнэ. Ингээд одоо энэ хөх утаа ингээд дээшээ тасраад зулаан хүртэнд хүрнэ шүү дээ. Тэр үед гарах амьсгалтай цуг та тэр хум гэсэн тарны аялгауг сонсно гэсэн үг. За ингээд амьсгал буцаад орох үед дахиад эргээд амьсгал авах үед таны духны хүртэнд байж байгаа нөгөө цэнхэр энерги утаа дахиад гол судлаар доошоо явахт нь та гэсэн тарны аялгауг сонсох ёстой. За тэгээд энэ одоо тэр дүлэнд шингээд байж ах тэр хугацаанд гэсэн тарны аялгауг та сонсох ёстой. Энэ цэнхэр утаа чимээ гаргаад байгаа байхгүй. Та энийг амаараач хэлэх хэрэггүй, хэн нэгэн хэлээд тэрийг сонсож байгаа биш. Энэ цэнхэр утаанаас гарч байгаа дууг та сонсож байгаа. За ингээд одоо энэ цэнхэр энерги дээшээ духны хүртлөө явхад гарах амьсгалтай цуг хум. За ингээд амьсгал авлаа, нөгөө цэнхэр хөхтөл утаа гол судлаар уруудаад хум үсгэнд шингэхэд За тэгээд тэндээ саатан оршиж байгаа тэр үед нь гэсэн тарны үсгийг одоо дуугийн сонсох хэрэгтэй байна. За ингээд дараагийн удаад нь энэ хүүснээс доош 3 судлан дээр мөн адилхан
давтна. Тэгтээ доошо чиглэлтэй. За ингээд энэ дасгалыг хийгээд байх тусам хум хоёр нь богиносоор тэр гэж саатан орших хугацаа нь уртассаар байдаг байна. За ингээд хум гэж энэ аялгауг ингээд эхэндээ нэг 10 секунд сонсдог байсан бол дараа нь тэр хум хоёр нь богиносод байхын хэрээр тэр гэж сонсогдох нь уртсаад 10 секунд, 20 секунд, 1 минут, 2 минут, 1 цаг, 2 цаг гихчлэнгийн бүр урт болж эхэлдэг байна. За тэгээд ингээд яванда хум хоёр нь богиносоор байгаад зогсдог байна. Өөрөөр хэлбэл орох гарах амьсгал зогсноо гэсэн үг. За тэгэхээр та бүхэн одоо энэ үүлэн чимээн дээр бид ингээд төвлөрөөд бясалгаад байсан тэр маань бүх хийнүүдээ гол судланд хураахад хангалтгүй байсан юм уу гэж асууна. Хангалтгүй байсан юм уу? За ингээ үүлэн чимээн дээр төвлөрч бясалгасан маань үнэхэрийн тустай. Тэгтээ энэ нь хангалтгүй маа. Танд энергийн тусламж хэрэгтэй байна. Танд энерги дутаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ очийн амьсгал гэдэг энэ дасгалаар бид энерги ингэж нэмж авч байгаа. Ийм илүү их энерги байж ижил бид энэ гол судлыг бүр илүү том онгойлгоод бүр илүү гүнзгий ингэж нэвтэрч орох шаардлагатай байна. За доош одогч очийн амьсгал гэдэг нь одоо бид яг энэ зарчмаар тэгтээ одоо хүүснээсээ доошоо 3 судланд мөн адилхан хийнэ. Хүүснээсээ доошоо. За тэгээд эсрэг чиглэлтэй очийн амьсгал гэдэг нь энэ хүүснээс дээшээ доошоо энэ хоёрыг нэгэн зэрэг хийнэ. За ийм 3 дасгал байдаг байна. За ингээд одоо бид маш олон төрлийн тиймч хийгээл ингээд зөндөө юм ярих ёстой. Тэгтээ одоо би та бүхнийг нэг их бодлуулмааргүй байна. Аль болох ийм цомхон одоо ийм тоомтой ойлголт өгөхийг хичээж байгаа учраас тэр болгоныг ингэж ярьж бодлуулахгүй. За ингээд энэ хүрээд өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Аливаа нэгэн алдаа эндэл гаргасан бол хүлцэн төвчээрээ. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин золгоё. Баяртай.